Нэгдүгээрт өнөөдөр сүмдэр гэгэн эцэг гэрэл эцэг эхчүүдийг цуглуулад хүүхдээ бүү вакцинжуулаарай гэж номлол үйлдлээ. Саяхан нэг хүүхэд вакцинд хариулаад 4 хоногийн дараа нас барчихжээ. Энэ анхны тохиолдол биш ээ гэж тэр ярьсан юм а. Азар би тэр үед CD-нүүдээ аваад явж байсан тул тэдэнд тарааж бэлгэлсэн. Номлогч үүнд маш сэтгэл хангалуун байсан бөгөөд вакцинаас татгалзахыг чөлөөтэй уриалсан юм а. Гэхдээ мэдээж би үүнийг уриалаагүйг та бүхэн ойлгож байгаа хаа. Ухаалаг байхыг л уриалж байна. Яагаад гэвэл тариулах уу эсвэл татгалзах уу гэдгээ зөвөр дэнсэлж шийдээсэй гэж хүсэж байна. Таныг үргэлж ямар нэг вакциныг тариулахыг шаардаад байвал хуулиа бас уншаарай гэж сануулж байна. Хуулийн дагуу хэн ч таныг вакцинд хариул гэж шахаж шаардах эрхгүй гэдгийг санаарай. Тэд хуулиа дагахгүй байна гэдэг бол гэмт хэрэг гэсэн үг. Хоёрдугаарт миний амьдралд урьдчилж таахын аргагүй гинтийн сонин явдлууд тохиолддог байсан. 1936 онд намайг 6 сартай байхад Казаны сүмд усан баталгаа хийлгэсэн юм а. Аав маань хувьсгалт намын чухал гишүүн байсан тул ах бит хоёрыг тэнд нууцаар авч очсон юм а. Тэр цагаас хойш дарь ихийн дүр миний нүдэнд үе үе харагдаж үргэлж надтай цуг байгаа юм шиг санагддаг. Миний амьдрал гайхалтай сайхан байсан. Сая энд Липецк хотод ирэхэд ч гэсэн бүр гайхалтай юм тохиолдлоо. Тусаар наашаа ирж байхдаа би санамсаргүй эргээд хартал яг ард минь байгаа юм шиг харагдсан. Би шоконд орох шиг болж өөрийгөө арай их юм барьж тиссэн л дээ. Ер нь би дарь ихийн хүргийг үргэлж цүнхэндээ авч явдаг л да. Иймэрхүү тохиолдлууд их сонирн байдаг. Өнөөдөр сүүлийн семинар. Манай улсад хамгийн мангуу тэнэг бөгөөд хамгийн ёс суртахуунгүй вакцинжуулалт явагддаг талаар ярина. Энэ бол сүрээгийн эсрэг вакцин. Огт чанаргүй, үр дүнгүй вакцинжуулалт бол сүрээ өвчний БЦЖ юм. Үүнээс бол сүрээ ихс байна. Сүрээ их байна, вакцина хийлэг гэж эмчнэр шаардсаадаг. Гэтэл хаанаас сүрээ ингэж ихсвэ? Хаанаас вэ? Бид сүрээгийн вакциныг бүр давтаж хийлэгдэг шүү дээ. Хаанаас үүсэж байгаа юм бэ? Хариулт та. Хэрвээ вакцина хийлгвэл эрүүл байх болно гэдэг байж хаанаас сүрээ гараад байгаа юм бэ? Сүрээ бол манай улсад хамгийн их тохиолддог халдварт өвчин. Сүрээг бид ялаагүй. Саяын сүүлийн конференц дээр сүрээгийн 2 сайхан эмч илтгэл тавьсан юм а. Би тэдэнтэй ингэж хөөрөлдөж билээ. Манайд сүрээгийн тахал хэд хэдэн удаа болсон. Тахал гарлаа л гэх юм. Үгүйдээ манай улсад сүрээгийн тахал мэдээж байхгүй гэж тэд хариулсан. Хариулт нь энэ л байна. Харин өнөөдөр яагаад сүрээ тохиолдоод байгаа юм бэ гэдгийг тайлбарлая. Яагаад бид сүрээг ялаагүй вэ? 1948 оноос төрх эмнэлгүүдээр бүгдд нь хийж эхэлсэн. Энэ чинь хамгийн аюултай гэмт хэрэг байхгүй юу? Хүүхдүүдэд гадаад орчинд дасан зогцох цаг өгөлгүйгээр шууд няра үеийг нь гიშгэлээд дархлааг нь эвдэж сүрээгийн амьд микробактериар тарьж эхэлсэн. Яагаад БЦЖ гэж нэрлсэн бэ? Энэ нь Bacillus calmette-guerin гэдэг үгний товчлол. Calmette-guerin гэдэг хоёр судлаач үгнийг нээсэн юм а. Энэ нь амьд вакцин. Сулруулсан ч гэсэн амьд гэдгийг эмчнэр санаж байх хэрэгтэй. Хэрэв микобактери няра хүүхдийн бие рүү орвол үүнд хэрэв хүүхэд сүрээнд өртөмхий бөгөөд дархлаа суларсан үед нь буюу анх дахь эсвэл хоёр дахьчоор дархлаа суларсан үед гай болж сүрээгээр өвчлүүлдэг тул тийм хүүхдэд тарьж болохгүй. Нэг удаа би Оросын радиогийн ярилцлаганд уригдсан юм а.
Нэг вакцины сувилагч надад яасан сони юм бэ? Тэгээд ямар улсад дархлааны статусыг тодорхойлдог вэ гэж асуухад нь альч төр гэмтгүүд дээр няраг тарьж болохгүй гэж би хариулсан. Альч улс өөрийн гэсэн тоглолт вакцины календартай. Тэр ч байтугай бидэнд санаа тавьж новшийн вакцин нийлүүлдэг Францад гэхэд төрсний дараах эхний 1 сарын дотор эхний вакцины хийнэ гэсэн заалт байдаг. Гэтэл нэг хадагтай би Францад хүүхдээ төрүүлсэн. Тэнд яг манай төр хэмжлүүдэд хийдэг шиг л вакцин хийсэн штэ. Гэхдээ би тэгвэл тэр төр хэмжлэгт урьдчилан сэргээл прескурант эмч байсан уу? Та асуусан уу гэхэд эмэгтэй яах гэж би тэр эмнэлгийн докторуудад итгэдэг гэд уцаа тавьчихсан. Тэгэхэд сонсогч нар намайг гудамжны жирийн авгай гэж бодож байх шиг санагдлаа. Хин ч итгээгүй бөгөөд сонирхолгүй санагдсан байх. Хамгийн гол нь хүмүүст яриа сонирхолтой байх нь чухал шүү дээ. Гэтэл тэр дороо над руу дахиад өөр дуудлага ирв. Нэг эмэгтэй Галина Петровна би бас Парист төрсөн. Би эмчид вакцинаас татгалзах хүсэлтэйг хэлэхэд тэр эмч үгүй бид тархихгүйг байна. Нэгдүгээр хүүхэд гадаад орчинд дасан зохицох хугацаа хэрэгтэй. Хоёрдугаар бид гадны зочин гийчтэй вакцинжуулахыг яардаггүй. Учир нь манайхаар тархмал штам танаад байхгүй байж болно гэсэн гинэ. Энэ ч л жинхэнэ доктор байна шүү дээ. Жинхэнэ эмч байна. Тэрний дараачаар бас 2 сонирхолтой яриа уцаар болж өрнөж билээ. 1913 онд Калмет ба Гэрэн гэдэг 2 эрдэмтэн сүрээгийн вакциныг бодож олоод Пастерийн аргаар бүтээсэн юм а. Пастерийн аргаар шүү. Ямар ч шинэ вакцин байхгүй. Ганцхан Б гепатитын вакциныг л өөр аргаар бүтээсэн. Орчин үеийн вакцин сайжирсан гэж бодож байгаа бол худал хуурмаг шүү. Гадаадын хог навшил Орос руу орж ирж байна. Кубээс хүртэл вакцин ирж байна. Тэд бас л тийм сонирхолтой сайхан вакцинаар биднийг хангахгүй нь ойлгомжтой. Бүр Солонгосоос хүртэл вакцин авах нь дутаж гиндэ. (1920-ад оноос зөвлөлт холбоот улсад Калмет Гэрэн нарын зөвлөмж зөрчигдсөн. Анхандаа энэ вакциныг аманд өгөхийг зөвлөсөн байв. Ямар ч тохиолдолд ямар ч хатгалт хийлгүүгээр. Яагаад гэвэл хэрв эс хоорондын завсар орвол шууд тунгалгийн судас ба хялгсан судас руу орно. Өөрөөр хэлбэл цус руу орно гэдгийг тэд мэдэж байсан. Нэгдүгээрт энэ микобактери нь маш хэрцгий. Хоёрдугаарт бид орсны дараа нялх хүүхдийн биеэр маш баяртайгаар эргэлддэг. Сүрээнд өртөмхий хүүхэд бол 100 хүүхэд тутамд нэг л байдаг. Энэ бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бичиг баримтан дээр байдаг тоо шүү. 100 хүүхдийн нэг нь л өртдөг. Үүнд нь би бурханд талархдаг. 100 хүүхдээс ганцхан л сүрээ тусах нь байна. Гэтэл яах гэж 99 хүүхдэд өвчний янг тараагаад байгаа юм бэ? Тэн микобактерид өртөмхий биш ч гэсэн вакцин дах новшнуудаас салахын тулд дархлааны чадвархаасаа зарцуулна шүү дээ. Ийм ганцхан хүүхдүүдийг хамгаалахын тулд улс даяар нь вакцинжуулах төсөв батлах хэрэггүй байна шүү дээ. Генийн тест хийгээд сүрээнд өртөмхий юу, өртөмхий биш үү гэдгийг тодорхойлохгүй байна. Гэвч Галина Петровна өртөмхий бишийг яаж мэдэх вэ? Тийм ээ, тийм генийн тест бий. Харин манад мөддөө ийм тест хийхгүй шинжтэй. Яагаад гэвэл манай эрүүл мэндийн яам зүгээр л сууцгаагаад юу ч хийхгүй байна. Ариун цэвэр тархус судлалын газар өөрийнхөө ажлыг хийхгүй байна. Эмнэлгийн дурын арга ажиллагаа нь заавал оншилгоон дээр үнслэгдэх ёстой. Манад энэ ч бас алга. Вакцин зохиогчдын тэр зөвлөмжийг зөрчиж аманд өгөлгүй, харин тариагаар арьсан дотор хийсэн. Дараагийнх нь толгой дараалан бүгдийг тарьсан. Гэтэл өөр улсууд зөвхөн халдвар төвчин гарсан дүүрэгтэл тавьдаг.
Жишээ нь Америкт тийм дүүрэг рүү илгээх ажилчдаа вакцинжуулдаг. Гэхдээ яг тэр дүүрэгт тархсан халдварын штаммыг авч вакцин бэлтдэг. Жишээ нь 50 хүн явуулж ажилуулах бол үр дүнтэй хамгаалахын тулд яг тэр тархсан штаммыг олж вакцин бэлтнэ гэсэн. Хүүхдийн эрүүлгийг хамгаалахын практикт нийтээр 8 вакцин тарих нь гэмт хэрэг юм аа. Гэмт хэргийн зэргийг нь бол би мэдэхгүй. Азар 100 хүүхдээс ганцхан л сүрэн дөртөмхий байна. 1948 онд хүүхдийн эмчнэр сүрээгийн эмчнэр БЦЖ-г эрс эсэргүүцэж бослог гаргасан боловч зогсоож дийлээгүй маа. Тэглээч гэсэн хадагтай Митинская энэ талаар докторийн диссертацтай оруулсан байдаг. Тэр үед төрсний дараа 2-3 хоногтой тарьдаг байлаа. Гэтэл одоо төрсний дараах 24 цагийн дотор Б гепатитын вакцин гэдэг ген инженерийн вакциныг шин төрсөн хүүхдүүдэд тарьж байна. Үүнээс болж дархлаа ирэмдэг зэрэмдэг болж судасны тархмал хатуурл үүсгэ гэж би өчигдөр ярьсан шүү дээ. Бас менингит, тулгуур хөдөлгөөний аппаратын хямрал, элэгний гэмтэл үүсдэг. Мөн дэлүү бас бусад эргэтэнч гэмтээдэг. Фирм нь өөрөө вакцины заавар дээр гаж нөлөөг нь битсэн байгаа. Чи эхлээд зааврыг нь залхууралгүй унших хэрэгтэй. Зөвхөн вакцинжуул гэдэг тушаалыг унших биш. Хүндрэл гаж нөлөөг нь урьдчилж унших хэрэгтэй. Чи чинь эмч үсттэй. Сүрээ тусах эрсдэлтэй бүлэг 1% байдаг. Тэгэхэд энэ сүрээгийн эмчнэр манад үргэлж сүрээ гардаг гэж ярьдаг. Яг энэ эрсдэлтэй бүлгийг төр хэмлэгт БЦЖ гэдэг амьд вакцинаар халдааж байна. Яагаад гэвэл хүүхдүүдийг шинжлээгүй. 1960 оноос эрүүл хүүхэд төрхөө боллоо гэж Лисицин баг Комаров гэдэг эрдэмтэд хэлсэн байна лээ. Үүнийг үгүйсгэх аргагүй тул энэ хувь ихссэн байж магад. Ялангуяа 1% нь өртөмхий байна. Ихэнх хүн үүнийг давдаг байсан. Давж байгаа. Ирээдүйд ч давах болно. Хоёрдугаарт мэрэгчлүүд үргэлж вакцинжуулалтын эсрэг байсан. Эрс эсэргүүцдэг байсан. Үргэлж бүр 1796 оноос генерийн нээлтийг эсэргүүцдэг байлаа. Харин манайд бол гадны вакциныг ашгүй авчируу гэцгээдэг. Тэгээд 10 хотод хүүхдүүдэд туршилтын вакцин тарьчихсан. Шинэ вакциныг хүүхдүүдээр турших туршилт. Манай улсад туршилт явуулах таатай нөхцөл бүрдүүлсэн. Энэ яаж гэвэл мэдээлэл байхгүй бол ардууд тэмцэхгүй шүү дээ. Бүх эцэг эхчүүдээс зөвшөөрсөн гарын үсэг авсан байсан. Бүгд сайн дураараа туршилтанд орно гэсэн үг шүү дээ. Нэг удаа Волгоградын прокурор над руу усан онгоц илгээсэн юм. Ашгүй та байгаа нь ямаа да. Танаас сайн мэдээлэл авч байгаад асуултаа ядаж зөв тавьмаар байна гэж үлээ. Тэд асуултуудаа зөв сайн тавьсан. Намайг туршилтын дараа хүндрэл гарсан уу гэхэд тэд мэдээж хүндрэл гарсан. Бид энэ вакциныг 10 жил ажиглаж байна. 10 жилийн хугацаанд зарим нь хүч, зарим нь тахир дутуу ирэмдэг болсныг мэднэ. Вакцины туршлах гэж хэн ч мэдээгүй. Гэсэн. Тэгтэн би танд энэ вакциныг туршлах гэж урьдчилж хэлээгүй юм уу? Үгүй ээ. Бидэнд энэ вакциныг их сайн чанартай гэж Волгоградад 2 жилийн турш өнгөө тарьсан юм аа. 2 жилийн дараа вакцины төлбөртэй болсон. Энэ фирмтэй гэрээ байгуулж $50,000 авсан тул вакциныхан хүүхдүүдийг таксигаар гэрээс нь нааш цаас зөөсөн гэж байгаа. Энэ явдлыг сонин сэтгүүл интернетээр зөндөө цацсан. Дараа нэмчээр бид нар өөртөө ч энэ туршилтыг гэж мэдээгүй штэ гэж мэдцгээсэн. Яагаад тэд мэддгүй юм бэ? Тэд 7 хоног болгонд нэг удаа Венес судаснаас цус авч хамгаалалт үүсчүү үүсээгүй байна уу гэж шалгаж тэмдэглэл хөтөлж байсан. Яг туршилт шиг хэддэг 7 хоногт нь эсрэг бий үүсч байгааг тодорхойлсон. Харуус туршилтайгаа үсттэй. Дараа нь 2 хүнд хүндрэл гарч шүүхэд гомдол гаргасан. Францад бүр 2005-аас 6 онуудад 15,000 хохирогч гарсан сте. Миний ширээн дээр 6 хохирогчийн тохиолдол байгаа. Башкираас 3 хүүхэд АКДС ба БЦЖ вакцины дараа хохирсон. Бас 12 настай хүү нас барсан. Түүнд АКДС ба САС ажилтны вакцин хийсэн гэсэн.
АКДС бол сахуу, тавтран, хөхөөл ханиадны эсрэг анаа токсин болохоос вакцин биш гэдгийг бүх эмчнэр мэддэг байх ёстой. Энэ бол шал өөр. Вакцины дараа хүүхэд өвчлөлтч болно. Харин хим биологийн конгломерат гэж би ярьж хэлсэн юм а. Институтэд би 12 жил ажиллаж байхдаа вакцинуудыг шалгаж байлаа. Тэр үед л би манад нэг ч аюулгүй вакцин байдгүй гэдгийг ойлгосон юм а. Иймээс эмч үүнийг мэдээж өөрөө сайн мэдэж байх хэрэгтэй. Гэтэл эмчнэр болохоор яана вакцин тариулахгүй бол үхэн штэ гэцгийх юм. Дархлаажуулалтын хуулийн 5 дугаар зүйл. Хэрвээ та вакцин тариулбал бас үхэж болно гэж хэлэх хэрэгтэй. Вакцины дараах хүндрэлийг эмч бас урьдчилан сануулж хэлэх үүрэгтэй гэж бичсэн байгаа. Яахан таны сонголт. Залуус минь хүүхдүүдтэй хизээч БЦЖ-г тариулж болохгүй гэж буй. БЦЖ вакциныг тариулахгүй байх бүх аргыг хэрэглээрэй. Мэдээж гепатитыг төрөх эмнэлэгт тариулах хэрэггүй. Хүүхдээ хамгаалахгүй бол дархлаагүй болгочихно шүү. Эмч эсрэг бие үүснэ үү үгүй юу гэдгийг тодорхойлох ёстой. Харин манад ганц л тушаал байна. Аливаа хүүхдүүдийг тарьцгаая л гэдэг. Эсрэг бие үүснэ үү үгүй юу гэдгийг хэн ч сонирхдаггүй. Сүрээтэй үед эсрэг бие байна уу гэж шинжилж үзэх хэрэгтэй. Вакцин тарьсан бол дараа нь эсрэг бие үүсч үү гэж шалгах хэрэгтэй. Гол нь энэ вакцин хамгаалах үүргээ гүйцэтгэхгүй байна. Үүнийг дархлаа судлалын парадокс гэнэ. Жишээ нь херпесийн вирус биед эргэлзээ гэхэд дараа нь түүнд тохирох эсрэг бие үүсдэг. Яг микобактери шиг. Нэгдүгээр типийн херпес вирусын үед урууланд цэврүү үүсч хэсгийн нөлөө үзүүлнэ. Эртний үгдийн нэг арга бий л дээ. Хэрвээ хүн ямбай бөгөөд тов тодорхой хандаж чаддаг бол шүдээрээ энэ цэврүүг хагалж доторх шингэнийг нь шимээд байна. 5 минут тутамд шимнэ. Энэ үед эсрэг бие шүс ба цусаар эргэлдэж эхэлдгээс энэ процессыг гарах боломж өгөхгүй устгадаг тул өвчин дахиж үүсдэг. Энэ бол их нямбай хүнд тохиолдно. Гэвч тийм биш байдгаа. Яагаад гэвэл энэ нь эс доторх паразит юм а. Херпесийн вирус нь маш ухаалаг бөгөөд хэрэгцдэг. Микобактерич бас эс дотор ордог тул түүн рүү юу ч хүрдэггүй. Гэхдээ микобактери бол бүр илүү хэрэгцдэг. Вирус нь зөвхөн амьд эс хэрэгтэй. Хүнийх ч юм уу, ургамлынх ч юм уу, амьтных ч юм уу, олон амьд эс л хэрэгтэй. Би бүх насаараа ангаахын вирус судлаачаар ажилласан билээ. Ногоон гонцгой уутан хальстай вандууг та нар төсөөлдөө. Үүн дотор энгийн вандуунууд байгаа. Үүнийг та нар бактери эсвэл вирус гэд төсөөлдөө, аль нь ч хамаагүй. Түүний дотор бас төв гол гэж бий. Үүнийг та бүхэн ДНХ эсвэл РНХ гэд ойлгочих. Энэ хамгийн халдвартай хэсэгч гэсэн идэвхгүй зүйлсэн байгаа. Дархлаа нь энэ төв дээр байрлахгүй, харин эсийн бүрхүүлийн эсрэг төрөгчдөр байдаг. Энэ вандууны эд хэсэгт байна. Иймээс үхүүлсэн вакцин гэдэг нь халдварын үүсэлтэйч үхүүлсэн гэсэн утгатай. Харин амьд вакциныг халдварын үүсэлтэйч үхүүлээгүй байгаа юм. Сулруулсан ч үхүүлээгүй. Иймээс ямар бие рүү энэ вакцин орох нь их чухал юм а. Вакцина БЦЖ. Проэрикс бол дажгүй вакцин бүгдэд тусалдаг гэсэн гэж Ольга Петровна надад хэлэхэд нь би юунд хэрэгэлдэг юм бэ? Төөх та Проэриксыг мэддэггүй мө? Би орос хэлтэй хүн. Оросоор сайхан тайлбарлаад. Олон улсын нэршсэн сонирм бишээ. Гол нь та надад найрлагын сайн хэлж өгөх ёстой. Телевиз радиогоор энэ вакциныг Улаанбурхан улаанууд салхин цэцгийн эсрэг гэж рекламддаг. Өөрөөр бас Улаанбурхан улаанууд гахаан хавдар салхин цэцгийн эсрэг гэж рекламддаг. Иймээс вакцин тариулахаас өмнө та заавал сонирхож асуух хэрэгтэй.
Зарим эмчнэр бүр бүдүүлэг загнаж чи одоо эмнэлгийнх юм уу? Үгүй биш. Тийм болохоор тань дээр ирлээ. Энэ вакцины хэрэглэх заалтыг нь та надад төрөлх хэл дээр минь тайлбарлаад өгнө үү гэж шалгах хэрэгтэй. Иммуноглобулины тухай ярих гэж байгаа бол эсрэг биеийн тухай ярьж байна гэсэн үг. Тэгэхээр хэвийн хүний иммуноглобулиныг борлуулж болно. Хэрэв Б гепатиттай эхээс төрсөн хүүхдэд эсрэг бие байх ёстой тул вакцин хэрэггүй. Үнэхээр хүүхдийг аврахыг хүсвэл бэлэн эсрэг биеэр аврах хэрэгтэй. Сайн цэвэршүүлсэн байх хэрэгтэй. Ээлцсэн ч эсрэг бие байгаа ч энэ нь цэвэршүүлээгүй иммуноглобулин юм а. Иммуноглобулин бол цэвэршүүлсэн өвөрмөц эсрэг бие. Галзуугийн эсрэг вакцин хийх бол эхлээд иммуноглобулин, харин дараа нь зэрэгцээд вакцинаа хийх хэрэгтэй. Яагаад гэвэл галзуугийн эсрэг вакцин нь одоохондоо үр дүн муутай байгаа. Хэрэв хүн галзуу өвчний үүсгэгчид өртөмхий бөгөөд нохоо муур сарьсан багвахад хазуулсан бол цэвэршүүлсэн бэлэн эсрэг бие хийнэ. Тэгвэл энэ халдварт өвчнөд шууд тэмцээд эхэлнэ. Сухановский насан туршдаа сүрээгийн БЦЗ вакцины эсрэг бичиж ярьж байсан. Ийм мэрэгчлэтнүүд маш олон. 1960-ад онд шин төрсөн хүүхдэд сүрээгийн БЦЗ вакцин тарьсны дараа сугны булчирхай томорч лимфаденит үүссэн гэжээ. Мөн цааш нь лимфогрануломатозын өвчин буюу Ходжкины өвчин үүссэн бөгөөд энэ бол хуурамч сүрээ юм а. Төрөх эмнэлгээс тарьж эхэлдэг вакцинаас болж манай хүүхдүүд ийм өвчтөй болох суурийг тавьдаг. Тэгээд хаанаас энэ өвчин үүсвэ гэж манайхан гайхацгаах юм. Хүүхдийн лейкоз гэдэг цусны хавдар хаанаас үүсээд байна? Бүгд БЦЖ вакцинаас үүсдэг. Фагоцитоз бүрэн хямарсан байдаг гэж Сухановский бичсэн байна. Няраа хүүхэд фагоцитозгүй бол яах болж байна? Няраа хүүхдийн биед дөнгөж үүсэж эхэлж байсан фагоцитозыг бид дарангуулж байна. Бяцхан хүүхдэд бид чи бурхнаас аягдсан өгдлөөр амьдарч болохгүй. Цор ганц давтагдчихгүй байж болохгүй гэд байна. Бүх хүн цор ганц давтагдчихгүй мөн чанартай. Ялангуяа харь шинжтэй уурахт өртөмхий шинжээрээ бүх хүн өөр өөр. Тэрч байтугай хүүхэд аав ээжээсээ ч ялгаатай байдаг. Вакцины дараах няраа эндэгдэл өвчлөлийг бууруулах ганц зөв арга бол хүүхэд бүрийг БЦЖ вакцинаас татгалзуулах ёстой юм а гэдгийг би олон жилийн практик ажлын дүнд ажиглаж гүн итгэсэн билээ. Нэгдүгээр, хэрвээ БЦЖ вакцинд хариулсан хүүхэд сүрээтэй хүнтэй хавталтай байгаа тохиолдолд сүрээгээс хизээч сэргийлэхгүй. Энэ вакциныг үүссэн цагаас нь үр дүн муутай гэж бичиж байсан. Дараа нь энэ вакцин ердөөсөө ч үр дүнгүй гэж бичиж байлаа. Ялангуяа төрөх эмнэлэгт няраад бүрч тарьж болохгүй. Намайг хяналтын институтэд байхад тэр үед зөвлөлтийн харьяанд байсан Латв, Литв, Эстон анх татгалцсан. Тэдгээр улсуудыг Балтийн орнууд гэдэг. Чехословакч бас энэ вакцинаас дараа нь татгалцсан. 1970-ад онд Балтийнхныг тариул гэж шахаж байхад тэд ингэж татгалзаж билээ. Тэнтгийн нэг профессор намайг гэртээ ураад "Галина юу болоод байна? Би чамтай хүн ёсоор ярьж болно биз дээ. Бид хүүхдүүдтэй яагаад сүрээгээ сэргийлэх тарилганд хамруулахгүй байгааг чи үнэхээр ойлгохгүй байгаа юм уу?" гэхэд би "Та тайлангаа тэгээд яаж гаргах юм?" гэж асуусан. Тэгэхэд тэрээр "Тайланг яаж игээд гаргачихнаа бурхан мэдэж байгаа. Харин манай Латв хүүхдүүдийг битгий вакцинжуул. Бид хүүхдүүдээ яагаад ор сургуульд явуулахгүй байгааг нь чи ойлгохгүй байна уу?" гэсэн. Тэрийг нь би мдээгүй байсан юм а. Тэр цагаас би тэр үндэстэнг сайшаасан. Яг тийм өөрийнхөө үндэстний төлөө гэдэг улсад би сайн уу гэх болно. Бид тэндээс жишээ авах хэрэгтэй. Харин тал талаас нь загнах хэрэггүй. Өөрсдөө тийм байх хэрэгтэй. Хоёрдугаарт БЦЖ-гийн тусламжтайгаар бид сүрээг тархааж байна. Зөв. Вакцин нь сулруулсан боловч амьд.
Хүн амын 1% сүрээн дэвтэмхий учраас үеэс үед сүрээг хуримтлуулан дамжуулж байна. Үеэс үед. БЦЖ вакцин бол ийм шүү дээ. 3-дугаарт бүх хүүхэд төр хэмлэгээс халдвар авдаг юм бол оншилгоо хожимдвол сүрээгээр өвчлөх нь тодорхой. Ийм вакцин байхгүй бол хүүхдүүд эрүүл өсөх байсан юм а. Дархлаа дутамжлын хам шинжтэй хүүхдүүд ихэлж байна. Товлолт вакцин бол дархлааны системийг сайжруулж тэгээд хүүхдэд юу тохиолдохыг мэдэхгүй байна. Ирээдүйд энэ хүүхэд яахыг мэдэхгүй байна. Цагаан халааттай эгч нар бид сүрээ тусгаас хамгаалж байна л гэх юм. Хамгаалж байгаа гэдгээ чи яаж тааж байгаа юм бэ? Чи удган юм уу? Яасан олон бөө удгантай болчих воо. Хэрвээ чи хүүхдийг яаж дархлаажуулахыг мэдэхгүй байвал хүүхдэд дараа нь юу тохиолдохыг мэдэхгүй бол яах юм бэ? Яаж ингэж ажиллаж болох вэ? Өвдсөн хүүхдүүдийн 80-85%-ыг зөв вакцинжуулсан байна гэсэн бичиг баримт энд байна. 1982 онд Кришенковагийн нэг өгүүлэг гарсан. Москвагийн нэг районд сахуугийн вакцинд хамрагдсан хүн амын хувь нь нэг дүүрэгт 27%, өөр дүүрэгт 43%, 3-дугаар дүүрэгт 57%, 4-дугаар дүүрэгт 60% байсан. Гэвч тахал өвчин гараагүй. Бусад хотуудад ч мөн адил юм байна гэж бичсэн байна. Энд бол тахал гэж зарлаад Червонскийн штаммыг наасан нь амар байгаа үсттэй. Фёдорович Здродовский бол манай орны гайхалтай давхар судлаач ба дархлаа судлаач байсан юм а. Нийтийн вакцинжуулалтыг маш аюултай халдвартай өвчин гарсан тохиолдолд зөвхөн тэр дүүрэгт л хийн гэж тэрээр бичсэн байна. Энэ чинь генерийн дүрэн байхгүй юу? Дүрмээрээ бол харамсалтай вакцинжаагүй хүүхдийг эмчийн үзлэгт оруулдаг гэж Санкт Петербург хотын Харит Черняве гэдэг хоёр доктор бичсэн байна. Ингэж Червонская хэлээгүй. Доктор Черняве хэлсэн байхгүй юу? Би нотлох баримтуудаа хаанч авч явдаг. Ямар нэг новш миний талаар гомдол гаргахыг хүсэхгүй байна. Яагаад гэвэл эрүүл мэндийн яам өглөө нэг юм бичээд өдөр нь өөр юм бичээд харин оройн 3 дахь шал өөр юм бичдэг. Тиймээс би дуу хураагчтай очиж ярилцдаг болсон. Тийм ээ, бичлэг хийх хэрэгтэй байдаг. Өглөө нь болохоор Червонская үнийг бодож олсон гэдэг. Би яриаггүй Таточенко хэлсэн юмыг намайг хэлсэн гэдэг. Яагаад гэвэл жил бүр 10-аас 15 хүүхдэд вакцины дараах саас ажилт үүсдэг. Өөрөөр хэлбэл амьд вакцинаас үүссэн саас ажилт байхгүй юу? Ямар нэг фирмийн хог новшийг чирээд ирдэг. Ямар нэг шинэ технологийн хэл гэж рекламддаг. Манайд вакцины маш сайн 3 үйлдвэр байсан. Нэг нь Уфад байдаг Михаил Чумаковын нэрэмжит Цагийн институт. Үүнээс би ажлын гараагаа эхэлсэн. Би тэнд хянагч хийж байлаа уучлаарай. Гэхдээ би тэдний талд хэлсээгүй. Тиймээс хаасаагүй явж шалгаж сонирхдаг байсан. Жишээ нь Алс дорндоос ирсэн сэнхэр халааттай эгч АКДС вакцины 5-10 литрийн шилний дэргэд зогсож байлаа. Уутнаас эрзэнэн бэлээ гаргаж ирж өмсөөд нэг нунтаг юмнаас гараараа авч нэг шил рүү хийлээ. Дараа нь дахиад өөр шил рүү, тэгээд өөр шил рүү хийгээ зогсож байсан. Түүнээс би Николаевна та юу хийж байгаа юм бэ? Энэ мерталят хийж байна. Энд бол мөнгөн усны органик давс байхгүй юу? Бүхэл хүүхдүүдэд хийдэг АКДС вакциныг бэлдэж байгаа. Хүлээгээр та яагаад жигнэхгүй байгаа юм бэ гэж намайг хэлэхэд хонгор минь би энд их олон жил ажилласан. Вакцинаар сайн мэддэг болсон гэж үлээ. Ийм л харин та нарт шинэ технологийн вакцин гэж сурталчилдаг. Энэ хэвээрээ л үйлдвэрлэгдэж байгаа шүү дээ. Вакцины аюулгүй байдлын хяналтыг яаж сайжруулах тал дээр юу ч хийхгүй байна.
Васильевич Медуницын. Нэг өдөр вакцины хяналтын институтын захирал Николаев Васильевич Медуницын намайг дуудаад Не в этом году, а в прошлом году, на предпоследнем. Галина Петровна Говорит, бид танд нэг мы хүсэлт сейчас харуулъя продемонстрируем гэлээ. таблицы. Тэгсэн тэр нь 40-од оны үеиг шиг юм байв. Одоо ч 2000 он эхэлсэн байна шүү дээ. Би энэ хүснэгтийг хараад бүр ичиж ухшахаж үлээ. Между деревяшками Өнгөрсөн жил растянуты. хэдэн хүүхэд сахуу туссан гэж худлаа бодож олсон хүснэгт байв. И там они рисуют. Тэд энэ графикийг зохиодог шинжтэй байв. Которые они выдумывают. Би тэрийг Сколько жаахан люди сууж захотели. харлаа В штэ. прошлом году, было столько. Өнгөрсөн жил хэдэн хүүхэд өвдсөн гэж бичлээ. Харин энэ жил Я бүгдээрээ хэд гэж посидела бичих от үү? этого. 100 мянга ч хүү. Говорит, ну давай Арай в их этом байна. году Яах сделаем. вэ? Хэд гэх үү? Давай сделай на. Тэд ингэж л таад суудаг юм билээ. Насколько с ним. Их А теперь одоо они бол все тэд у бүгд их власти. мэдлэлтэй албан тушаал Те, дээр очсон. которые меня Тэд сажали ингэж на Петр скамью Николаевич подсудимых, Бургасовыг это хуурч раз. А чаддаг во-вторых, байжээ. они знают, как обмануть Бургасов Бургасова гэж Петра Николаевича, зөвлөлтийн это ахлах главный ариун санитарный цэврийн эмч врач, хэнийг ч главный өршөөдгүй санитарный байсан. врач наш, советский. Ариун цэврийн үйлчилгээ тэрний хатуу чанга гарт байсан. Хэнийг ч зүгээр өнгөрөөдөггүй их чанга хүн байлаа. Мантуугийн сорил. Реакция Манту, туберкулез или хронический. Сүрээгээр өвдсөн хүн эсвэл архаг тэгжийг илрүүлэх сорил юм аа. В нашей Ганцхан стране манай оронд нэг сорилоор 2 хариу гардаг газар. совместили в одном Мантуугийн сорил диагностическом тарсны дараа страна. 8-аас Сейчас 14 Манту мм доходит, болбол говорят, танаа до хүүхдийг 14-18 сүрээтэй гэж миллиметров. үздэг. Но я вам говорю, Танд уут числа дүүрэн им называют, зөвлөж цифры тэгээд хүүхдийг называют. чинь сүрээгийн Условно диспансерт есть. илгээнэ. Есть тут диспансер. Хэрэв 7 мм байвал БЦЖ вакцины ачаар То это оказывается танаа хүүхдэд дархлаа иммунитет. тогтсон гэж үзнэ. Благодаря Би энэ тог прививке нөхцөлт гэж хэлнэ. вакцина БЦЖ против туберкулеза. Дархлааг миллиметрээр хэмжих нь шинжлэх ухаанч биш хандлага. Онолын ба хавсаргын дархлаа судлалын ололтын үүднээс бол хүүхдэд ийм арьсны сорил нь байж боломгүй тэнэг үйлдэл юм. Товлолт вакцин бол 20 дугаар зууны алдаа. Галина Червонская. Я вам Энэ дальше ёстой подтверждаю, утга почему. учиргүй шал дэмий юм. Потому что Учир реакция 1960-ад Манту, онд я читаю, Мантуугийн 60-х сорилын тухай сүрээгийн олон улсын зөвлөмжийг би уншиж байсан. по туберкулезу, в том числе и в Мантуугийн возрасте. сорилыг сүрээгийн вакцин урьдчилж хийсэн бол уншихад бодлионтой байдаг. Специфические, Бид хүүхдүүдтэй то есть төрөх выявлять. эмнэлэг сүрээгийн А что там микобактерийг выявлять-то? Мы аль в хэдийн доме тараачсан вносим шүү дээ. микобактерии туберкулеза. Если Хүүхдэд предварительно өмнө нь ребенок БЦЖ тарьсан бол энэ сорилыг тавих против боломжгүй. туберкулеза. Это, чтобы Үүнийг еще бүр проще илүү энгийн вам понять. ойлгох хэрэгтэй. Ввели Наркотикийг хэрглэжчихсэн хүнд наркотик илрүүлэх өвөрмөц сорил тавиад байгаатай адил юм аа. Байна уу байхгүй юу гээл. Шаал утгагүй юм бодож болох юм. Тиймээс өөрийгөө хүндлэх улс орнууд аль дээрээс мантуугийн сорил тавхаа болж оронд нь иммуноферментийн аргаар вений судаснаас аль дээрээс цусыг авч шинжилдэг болсон. Гэвч баг оншилгоо бол хамгийн энгийн арга. Энэ бол шүс зэрний шинжилгээ. Үүнээс амархан шинжилгээ гэж үгүй. Гэтэл дахиад л зүүгээр хатгах юм. Тэгээд энэ нь худлаа эрг гардаг. Яагаад гэвэл хүүхдэд ч аль хэдийн микобактерийг тарьчихсан шүү дээ. Энд тодорхойлоод байх юм юу байгаа юм бэ? Хүүхдийн дархлааны байдлаас бүх юм хамаарч байна. Бүх амьд вакцин нь мэдээж үүнд хамгийн түрүүнд БЦЖ-н архаг халдварыг үүсгэнэ. БЦЖ тарилаа гэхэд насан туршид биений үлдсгээ гэж Носов Мэтийн дархлаа судлаач нар бичсэн байдаг. Микобактертэй хамгийн багаар хавцсан ч дархлаа насан турш санаж байлаа. Хэрвээ микобактерийг тарьсан бол мантуугийн сорил тавьж болохгүй. Эсрэг заалттай. Сурагчдын гар дээрх толбыг шувмаар эмч хэмждэг. Дархлааг миллиметрээр хэмждэг юм уу? Километрээр ч метрээр ч хэмждэггүй юм аа. Энэ бол шаал өөр хэмжигдэхүүнүүд. Харин манад ингэдэг хэвээрээ. Энэ бол анхны хуурамч эерэг сорил юм аа. Микобактери тарьчихлаа дархлаа байна уу үгүй юу гэж үздэг. Хүүхдийн биед БЦЖ-гийн микобактери орчхоод ямар байдалтай байна, бие хэр авч явж байна, хэр хөдөлж явж байна гэдгээс хамаарч хуурамч эерэг хариу гардаг.
Тэгээд хүүхдийнхээ азаас л хамаархан дээ. Вторая Хоёрдугаар ложный хуурамч положительный эерэг сорь. на то, Профессор что Фракина ингэж бичсэн байна. Фраткин об этом, профессор Сүрээгийн Фраткин сорилыг очень өвөрмөц много, у гэж него үздэг монография вэ. содержится в качестве консерванта. Учир нь насанд хүрсэн хүний эрүүл мэндэд аюултай химийн консервант фенол агуулдаг. Дурын сорил нь дээд зэргээр цэвэршүүлэгдсэн байх ёстой. Одоо залуучууд өвөрмөц ба өвөрмөц бус сорилуудыг сайн ялгаж мэддэг болжээ. Хэрвээ хүүхэд фенол мэдрэг бол урал эерэг гарнаа. Сулруулсан модификац АКДС ба гепатитын вакцины дотор шингэн формальдегид байдаг. Шингэн формальдегид бол формалин юм а. Одоо бүх юм синтетик болсон. Обой, ширээ, сандал бүгд формальдегидтэй тул хэн нэгний хүүхэд фенол ба формальдегидэд мэдрэг бол гайхаад байх юм байхгүй. За энэ бол өвөрмөц бос урал юм шүү. Хэрвээ хүүхэд ямар нэг бодисд харшилтай, жишээ нь шоколад, апельсин, самарт эсвэл загсны харшилтай бол орчондоо явж байхдаа аль нэг загас шарж байхад үнэр авбал ухаан алдаж явждаг. Үүнтэй л адил. 1960 оноос бие султай хүүхдүүдийн шинэ үе үүссэн гэж манай академич Комаров Лисицнаар олон удаа бичиж байсан. Хүүхдийн эрүүл мэнд суларсантай холбоотой гаргасан нэг диаграм байдаг. Мөн няраа эндэгдлийн талаар бас нэг өөр диаграм бий. Хүүхэд томоо төсд ямар нэг өвчин тусаад эдгэж амжаагүй байхад нь мантуугийн сорил тавьбал хуурамч эерэг гарах нь элбэг байдаг. Бас ямар нэг архаг өвчтэй хүүхдэд хэрвээ энэ өвчин сэтэрсэн үед нь мантуугийн сорил тавьбал бас л хуурамч эерэг гардаг. Гэсэн ч хүүхэд ямар ч сүрээгүй байдаг. Үүнээс гадна Озерцковский Хяналтын институтэд вакцины дараах хүндрэл шинжилдэг лабораторид ажилладаг байхад түүн дээр Башкираас саяхан хүүхдэн эндсэн нэг ээж ирж уулзсан юм а. Тэгэхэд Озерцковский яах гэж сул биетэй хүүхдэд вакцин тариулсан юм бэ? Надад 5 ачхүү байна. Хинэн ч вакцингүй. Бүгд эрүүл байна гэсэн гинэ. Вакцин хянагч Озерцковский өөрөө ингэж хэлсэн шүү. Та нар сайн санаж яваарай. Дайн хинт хэрэгтэй юм бэ? Жишээ нь чичээний дайн хинт хэрэгтэй юм бэ? Урд нь эмийн үйлдвэрт вакцин хийж байгаагүй. Тэгэд вакциныг 1960 оноос хойш хийдэг болсон. Энэ бол тусдаа үйлдвэрүүд шүү дээ. 1980-ад онд Америкийн вакцины 3 үйлдвэрээс 2 нь АКДС-ийг үйлдвэрлэхээсээ татгалсан юм а. Тэдэнд тийм эрх байгаа штэ. Яагаад гэвэл АКДС вакцинтай холбоотой шүүхийн хэрэг байнга гардаг учраас энэ хоёр үйлдвэр татгалзахад хүрсэн юм а. Манайд ийм вакцин байхгүй гэж би баталж чадахгүй. Учир нь Америкаас манай улс руу зөөгöd аваад ирж болно шүү дээ. Манайд хүндрэлийн статистик тоог гаргадгүй. Озерцковский бас ингэж бичсэн байна. Харамсалтай нь манайд статистик алга. Яагаад гэвэл вакцины дараах хүндрэл гэсэн онш тавьбал эмчийг өөрийг нь вакцинжуулж чадсангүй гэж шийтгдэг гэжээ. Вакцин хамгаалтгүй юм байна гэж үздэг боллоо. Гол нь үр дүн хэрэгтэй штэ. Орос орн бол вакцинжаад үнэхээр дархлаа тогтож чадсан хүүхдүүдийн хувь хэмжээг огт тогтоодгүй. Тэгээд л дархлаажуул гэсгээгээл хүүхэд амьдралынхаа турш 2 өвчнөд л өртөмхий байдаг. Эрүүл мэнд сэтгүүлийн 2000 оны 2 дугаар хэвлэлд би Швейцар, Германд огтд улаануудын вакцин тарьдгүй. Оронд нь улаануудтай өвчтний эмнэлэг рүү эргэлтээр оруулдаг байсан. Үүнийг уншаад надад маш таатай санагдсан. Гудамжныхаа хүүхдүүдийг цуглуулад сахуугаар эсвэл саагаар өвчилсөн таньдаг хүн рүүгээ уцтаад очиж эргэх хэрэгтэй. Би 45 жил ажилласан туршлагаасаа харахад амьдрал дээр саас ажилттай өвчтөнтэй нэг ч таараагүй.
Харин эмнэлэгт бол цөөн харж байсан. Когда мы проходили практику, да, я это видела. Нэг удаагийн вакцинд 3 төрлийн вакцин хийдгээ гэж үзвэл Она состоит 9 удаа практически хүүхдийг из 3 тарихад инъекций. Поэтому 3-9-ийн 27 удаа өвчин халдаана гэсэн үг. это 27 Энэ нь 27 удаа өвднө гэсэн үг үү? Үүнийг ямар дархлааны систем тэсэх юм бэ? Дурын вакцин бол өвчнийг хөнгөн тусаж байгаа хэлбэр шүү дээ. Гэхдээ л эн чинь өвчин. Сейчас еще одно направление появилось. Вакцинировать прежде всего Дархлаас бол хүүхдийг яаж вакцинжуул болдгийм бэ? Женер ингэж хэлжээ. Няраг эхний 7 хоног дотор вакцинжуулахгүй гэж. 1919 онд Ленины зарилгаар бүгд толгой дараалан цагаан цэцгийн эсрэг вакцин тариулжээ. Ленины зарилгаар шүү. Энэ яаж болдгийг? Ямар нэг хүүхэн миний хүүхдийг сургууль дээр нь барьж аваад тарьж болохгүй шүү дээ. Нэг удаа сургууль дээр нь вакциныхан ирэхэд манай нэг ачхүү одоо тэр том болоод аав болчихсон л доо. 2 номоо сувандаа авчуулаад сургууль дээрээсээ юу ч хэлэлгүй сэмхэн яваад өгчээ. Тэрний араас 5-6 хүүхэд сэмхэн зүхтаасан байна. Сургууль дээр огт вакцин хийж болохгүй шүү дээ. Хүүхдийн цэцэрлэгт ч адил болохгүй. 1970 онд Түнист боловсролын байгууллага дээр вакцин хийхийг хорьсон. Сургалтын процессыг өмүүлж байна гэж хэний ч толгойд орохгүй маа. Сургах процессыг өмүүлдэг л байхгүй юу? Сургууль дээр хиндэж вакцин тарих хориотой. Дархлааны систем нь нарийн тэнцвэрчсэн механизм ба бусад системийн адил эмзэг учраас хямардаг. Вакцинуудаар байнга цочроогод байвал хамгаалах систем ажиллахаан болж их хэмжээний эсрэг бий гаргаж өөрийнхөө эсвүүдээ гэмтэж эхэлдэг байна. Био ёс зүйн хорооны профессор Вера Городиловыгийн загтлаас Товлолт вакцины ачаар цусны цагаан эсийн хавдар үүсдэг. Учир нь дархлаа зөвхөн вакцинн дээр ажиллаад төвлөрөөд байхаар гадна орчны микробт анхаарлаа хандуулж чаддаггүй. Яагаад гэвэл нялхаас нь байн вакцин тариад дарамтлаад байна шүү дээ. Байнга вакцинаар гэмтээгээд байхаар цусны хавдар үүсч байна гэж Городилова бичсэн байна. Вакцина хийлэг гээл харанхуй муухгаар дархлаажуулж байна. Харин би шал өөрөөр үздэг. Антибиотик байхад бактери эсрэг вакцин байдаг нь мунх харанхуй шинж юм. Тэгвэл яах гэж антибиотикийг бодож олсон юм? Яах гэж энэ олон тооны вирусын эсрэг эмийг хийсэн? Тэгээ дээр нь дахиад вакцин тарьдаг юм. Эдгээр эмнүүдийг бүтээгээгүй байхад вакцин байсан шүү дээ. Мөн угаадаг, ариутгадаг, халдваргүйжүүлдэг хичнээн бодис байна. Тэгвэл энд чинь вакцин ямар хэрэгтэй юм бэ? Тиймээс таал өөрийгөө хамгаалахгүй бол таны эрүүл мэндийг хинж бодохгүй. Таны эрүүл байх хэсэг нь хинд ч хамаагүй тийм нийгэмд бид амьдарч байна. Би насанд хүрсэн мэргэжилтний хуваар та бүхэнд үүнийг нотлон хэллээ. Вакцинжуулалттай холбоотой асуудал нь эрүүл мэндийн яамны шийдэх асуудлуудын дотор тэргуун игнэнд тавигдаад байна. Сэргийлэх тарилгыг болгоомжгүй хэрэглэх нь үндэсний аюулгүй байдалд ноцтой асуудал үүсгэж байгааг ойлгох хэрэгтэй. Галина Петровна Червонская нь вакцинтай холбоотой асуудлаар өөрийн мэдлэгээ дамжуулах ажлыг маш хичээнгүйлэн хийж байна. Сэргийлэх тарилга бол эмнэлгийн ажиллагаа бөгөөд бид бүхний давтагдашгүй цор ганц бие махбод руу хийгдэж байгаа тул үүнийг ухамсартайгаар сайн дурын байдлаар хүлээн авч хийлгэх эсвэл хийлгэхгүйгээ зөв шийдэх хэрэгтэй.